Бас нэг сонголтыг цаашаа халахчих гадаг. Наа нөгөө нөхдүүд нэлээд баална шүү дээ. Зүгээр тэр баалж маалгууд одоо өнгөрсөн. Яг гэхдээ нөгөө сэтгэл санаа нэг гоё өргөөд явж байхад тэгээд баалахаар бас ундаг юм байлээ л дээ. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. За та бүхэндээ ганцхан хөтлөөрдөг өөрчлөлт подкаст ихэд бэлэн боллоо. За өнөөдөр миний зочноор Халзангийн Батбаяр соёлын дэргэний ажилтан найз маань ирсэн байгаа. Ингээд урилга хүлээ авч хүрэлцэн ирсэн найздаа баярлалаа. Баярлалаа. За найзтайгаа сайхан тавтаа тухтаа бас ярьж хөрч хэр хүний хувьд сууя гэж бодсон юм аа. Ер нь бол бид бас төдийлөн ингээл сэтгэлээ удлаад ярилцаа те ингээд суужсан хугацаа нэг бол баг байдгийг. Одоо би төрлөө дундуур ярьж лээдэг. Тэгэл нэг минь тустай. Сайн уу нөө тэрийг яриад явдаг. Нэг зүйл сонирхол татаад урлаг соёлын хүн шүү дээ уулан таачаа. Тэгээ сүүл нэг барилга дээр яваад барилгын бичлэг яваад хань гайхаад. Тэгээ энэ талаараа сонирхох нь юу гэдэг нөхөр яагаад юу хийгээ яваад байна гэдэг. Хоёрт өөрийнхөө талаар товч танилцуулаач. Хаана төрж өсөв? Хэдэн хүүхэдтэй идэх хөнөө айлын хэдүүлээ өсч торно. Тэгээ би одоо Халзан гэдэг хүний том хүү. Айлын ууган хүү. Доороо 5 дүүтэй. Тэгээ одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Тэгээд яг өмнө гал нь бол Македонид төссөн. Имэд дээр хар багаас өссөн. Тэгээд наас нэг дөрөөр оролт нүжирэл сүлд 5-6 дугаар ангитай гэсэн. Тэгээд нэг дөрөөр орлоор. Тэгэл Улаанбаатар өнгө хөөхтдээ юм тэгээд. Нонгон Улаанбаатар. Тий. Манай хүний ч одоо ягаад нэр мөрийн товчлаад юм өөрөөр дууддаг болчихв. Вампиз гэдэг янз бүрээр яриад их. Тийм, миний нэр чи айгүй олон болд нь шүү дээ. Вампиз, бамбино, анташаа гэдэг хүртэл авч явж байгаа шүү дээ. Янз янзэр хэлнэ хүмүүс тэгээд яг зүгээр одоо бол сурцсан. Баг бахтаа бол яг зүгээр эндээ жоохон дурамчхан байгаад байдаг гэсэн. Тэгээд бас нэг хүмүүс ч өөртөө Johnny Jenny гэж янз янзын нэр өгөөд идэг шүү дээ. Тэр шиг минийхийг бол бүр багад найзууд маань өгч юм байна гэж одоо баярлалдаг. Яг тэ дуут халдрыг, эцэг их дуурс халдрыг дуусах нэрийг амт нөхөд гэдэг. Тэгээд андууд маань л өгсөн. Нөгөө Айстоп хамтлагийнх өгсөн. Одоо нэг бид чи биндээ айгу багтаа нэг хоч өгдөг гэсэн. Тэг жагтал манай бөөнөрөө тэгэл бамбис гэсээр бол тэгэл бамбис болсон доо. Ялч үгүй нэрнээ дасчдаг тий. Одоо дасцсан одоо яг нөгөө тийм өөр тийм бамбис яг бамби гэж байдаг. Тий бамбис гэхлээр гоё сонсогдоод. Бамбис нэр хипхоп рэп үжигтэй яаж холбогдсон юм бэ? Би чин 93 оноос хойш холбогдсон. Тэгэл 93 90 оноос хойш тэгэл нөгөө Yes 17 гэл тий. Тий. Тэгэл нөгөө тэр чинь сонсоол тэгэл DJ Bobo тэр үеийн одоо хамар гэл тий одоо яг л тэр үеийн амтлуудыг сонсоол тэгэл нөгөө нөхдүүд нөгөө анх нөгөө приставк бичээ сайн сорж ирсэн тий. Тэгжсэн. Тэгэл тэрүүгээр янз янзын клип үзэл тэгэл бүжиглэх сонирхол тэгэл тэнд харж байгаа нөгөө MC хамрын чинь дуурайж бүжигтэл тэгэл тэр үед аюу аадтааш нөгөө энэ одоо талигаач ургамал гэдэг ах байдаг. Тэгээд харцгаа нэвтрүүлэгдэл байсан. Одолх хүсэн шүүдэг байсан. Тий, одолх хүслэн. Тэгэл ихтэй ирээдүй боддог гэж нөгөө дууны тэмцээн болдог гэж байгаа. Сүүлд нөгөө одолх хүслэн гэдэг тэмцээн яг бүжгийн тэмцээн болж ирлээ. Яг тэрнээс өмнө хасарнаа номын талст гэл янз янз байсан. Тэгэл тэнд зөрөө анх нөгөө Black Cat гэл Guns N' Boys гэл янз янзын нэр өгч бүжгэлж байгаа. Тэгээ сүүлд нь I Stop гэдэг нэгдүгээр орлын залуучууд нэгдэл. Тэгсэн. Тэгэл 94 оноос хойш тэгэл хагаа бижигнүүлээ. Ерөөсөө хийдэг юм нь ерөөсөө хичээлээ тарж үзгээл тэгэл бүжиг штэ. Тэгэл өдөр шөнөгүй бүжиглэн. Тэр үед чинь нөгөө нэг тог тасарна, тог байхгүй болно, халаалт байхгүй болно тий. Айлууд чинь бүгдээр ингээл нөгөө сах зээл хэрэгтэй. Тэр үед нөгөө бүжгээ хийгээл хөлстөө хөгтөж яг дулаацах газар байхгүй. Даран шаанд бол дулаацал. Тэгээд зэрэг өөртөө Айстопын даран шаа гэж нэрлээл тий. Подолд өгчөлдөг байсан. Тийм, подолд өгчүүл манайх чинь нөгөө подолд нь хүүтэн. Бодолд нүгдэн боллоо шүү. Юу тарин шааргаас илж байгаа юм шиг. Манай нөгөө 13 дугаар байр гэдэг нэгдүгээр болон тэрний хортолт аюу том тарин шаа байдаг хөөхгүй. Тэгээд дотор нь ороод том юм халуун парт. Тэгээд бүгдээ нэг пар ингээд ижлээд авчихсан. Наа чи бибиси пар бос. Оролдын пар тий. Тэр хүүхдүүд үнэхээр бас нийгмийн давхраг хэцүү байсан юм нэ. Хөсөл сонирхолтой зүйлээ сайн барьж чаддаг байсан. Нэг хэсэг нь одоо бүр төмөрөөр модоор онгоцоо хийгээд ингээд зохион бүтээгээд тоглодог байлаа. За бүжиг урлагийнх нь Хотолтой бүжиглэн байшингийн дээвэр тэр бүжиглэн хаал гаражийн зайвантай тэнд бүжиглдэг. Тэр чинь бас Төв аймагт Сүдэр шигээ дээрээ бүжгийн хамтлагтай. Мундаг хамтлаг сте Сүдэр ши. Одлох хөлсөн дээрээ бас цом авч ирсэн шүү дээ. Лаг сте Сүдэр ши чи. Сүдэр шигийн нэг хоёр бүжгийг харж лээс. Тий. Тэр чинь найз нах үүсгээд тэндээ бас орон нутгтаа хөрхөн
авч байгаа шүү дээ. Тэгээд би сургууль өгсөд дараагийнхэнтэй нийлээд авч явсан. Бидний бас хийсэн хөрхөн дуу муу байдгийн. Одоо тэгээд нутаг оронд бас нэг тийм бэлгэдэл байгаар нэг сайхан хийгээд том болсон залуучууд ярьж байгаа. Айгүй бол мундаг хамтлаг. Би бас үүдэр шиг Мэдний Төв аймгаас ирсэн. Яг бол зүгээр аймаг энтэнтэй дархныхаа мундаг байсан. Сэлэн Эрдэнэт гэл ингээл баруун аймаг Доронт Моронт ингээл сквадр энтэйгээс ингээл одоо эн чинь нэг улсын чанартай хэмжээний үүдэр аймаг тий. Бид нар чинь тэр цом аваад Улаанбаатарын хамтлагууд зоднууд нь яхаараа орон нутгийн багийнууд авдаг ингээл цагдаагийн хамгаалтанд нэгдэлцэн зочдуудлаар хөргүүлж тэндээ хамтгаараа байрлаж анх удаа шарсан загас идэж үзэж ястан зажилж сармын ам аврандаа зоож энэ дотор юм явж гин гэдэг ингээд соёлтой танилцчихсан. Тэгээ одоо бүгд сайн сайхан явж байгаа, урлаг сайнлаар явж байгаа. Би тэгээд тэр үеийн хамтлагуудыг мэддэг. 200 тишин левел охтын хамтлагийг тэр аваад бид багнуур Disney Boys гэлтэй нэг одоо Free Scout тэгээд 10 дугаар орлын бас нэг айхтар нөгөө баатрын нэртэй хамтлаг байсан шүү. Тий. Тэгээ яг үдэ залуу хүмүүс бидний яг хүүхэд насны дурсамжил яг ийм хөглөгдсөн, гоё өнгөрсөн. Тэгээ энэ байдал чинь биднийг бас яг ир хүмүүс одоо юу нөх вэ? Би бас нөгөө өөрчлөлт нэртэй подкастчерс бид нар амьдрал дээр өөрчлөлт гаргасан түүхээс бас хуваалцдаг. Хэдий миний найз ингээл одоо инээдмийн дүрээрээ хүмүүст ингээд танигдсан ч гэсэн тэр инээдийн зан бас янз бүрийн нуугаж байгаа шүү бид нарт. Би өөртөө бол яг найз нь одоо яг ингээл хамтлагт яваал анхны цом медаль аваад ингээл бас үеийнх нь асаа жоохон тасарч ш. Тэр үе чинь ахнар хүнлээл бас нэг 5-10 цаас тэмцээн урлаан сангууд 100 м аваад тойруулаад тэмдэглэн штэ. Тэгээд минийх бол нэг тийм маягаар ихэлсэн юм байна. Тэгтээ урлаг уран сайханд бол буруу өгөхгүй өөрөө жоохон хэмжээ алдаж жоохон зам хазаасаа мэж өөр төр харддаг. Найз яг иймэрхүү дайрлагт бас өртчихэв. Би бол өөрөөсөө шууд өртөөд эхэлсэн штэ. 6 7 дугаар ангиас ахвал нөгөө нэг дэлгүүрт чинь бүх юм хамаастцсан тий. Тийм шүү дээ. Тэр нөгөө нэг шагаа арх гэж зардаг байсан. Тэгээ нөгөө спирт орсоос орж ирдэг. Тэгээд наад цаадгаш найруулаад гар зарна гэрүүлээд иж гэн тий. Тэгэхэд бол угаасаа шууд нөгөө спиртээ найруулаад гардаг. Тэгэхээр нөгөө ээжээр амсуулаад юм ахаараа амсуулаад сул чангаыг мэддэг байсан. Өөр амс мэддэг бол дөнгөж 7 8 дугаар ангитай. Тий. Тэгтээ одоо 7-8 гэдэг чинь бол 10 дугаар анги гэсэн үг байхгүй юу бас тий. Тийм. Тэгээд өөрөө амсдаг болоо. Тэгэл ерөөсөө тентгийн шаг зардаг аримтайгаа нэгдэл хот хөдөөгөө тийм байсан. Тийм. Тэгээд яг тент чинь нөгөө баг ууй, дунд ууй, том ууй гэдэг ингээд битүү байдаг. Тэгээд хүүхдүүдээр заруулахаар хамгийн гол нь нөгөө цагтаа бас бариад авахгүй тий. Хурааж мураах бид чинь. Тэгээд хүүхдүүдийн арим тэгэл тэр арим чи стоп гэл тий. Стоп-оос яг тэгээд ганц хоёр шаг зарнаа бид чинь тэгэл тэрүүгээрээ зараад зарсан мөнгөөр ингээд бүгдээрээ ховцнороо аваад тэр үедээ тэгэл айгуу тийм ганга өөртөө нөө мөнгө олоод юу яцдаг байсан бол. Харьцангуй тэр жуугийнхнаасаа засарч бас би дааж байгаа байхгүй юу. Ар гэртээ бас тодорхой хэмжээнд нөлөөлчин, доошоо дүүндрэн бас нөлөөлчин. За тэгээд яг хөө тэр үед тэр байдлаасаа гарч чадлаггүй бас зэрэг түүхт орооцолтоод янз бүрийн байдалд орсон нөхдүүд байна, маалтсан байна. Их юмыг бас үзүүллээ шүү дээ. Одоо нөгөө дэлхийн нөгөө хууль гэдэг чинь те нөгөө эргүүлэг гэдэг чинь тэгэл явж байгаа. Тэгээд эргүүлэгт орохноор бол гархан гараал бүгд явсан баг. Бүгд яг бидний үеийн залуучууд бүгд мэдж байгаа. Бүгд энэ замыг туулсан те. Тэгээд нэг жоох ухаантай нөөрлөгөө харж чаддаг. Тэгэл хав гээд үлдээл дээш яваа те. Гоё амьдрал эвтэх явцсан. Тэгэл яг тэгээд тэрэндээ ингээл уугаал бачуурал ингээд тэрүүгээр хоол хийгээд идсэн юм тэгэл тааш. Тэгэхээр найз бол ер нь багасаа яг урлаг соёл ялчгүй юм холбоотой дуртай байсан учраас ер нь урлагийн зам руу ороход ингэж нөлөөсөн байна гэж ойлгож шүү дээ. Сургууль яасан? Их сургуульд хаана яад өгсөж байгаа юм бэ? Би чи юу яасан шүү дээ. Манай ээж ч угаасаа тийм урлагийн хүн байсан. Урлагаар гэхдээ яваагүй л дээ өөрхий цэргийн сүлд нь аав маань дагаа цэргийн хүн болоо явцсан. Тэгээ манай дөрөв тийм яг урлагийн байсан юм блэ. Би яг 1-р ангиас ахвал 10 жил тогтоо нэг шинэ жилийн магтаал цагтаал уншаал те дуу дуулаад тэр найх захтар гой хоолоо байхгүй болохоор нэг дуу муу дуулахгүй нэг магтаал цагтаалх уншаал тэгээ нэг лаг гоё штэ чинь нэг орсууд онц урс хүүхдүүд чинь бэлэг аваад те тэдтэй адилхан яг одоо хөрх авьяасаараа нэг тийм бэлэг одоод идчихдэг байсан. Тэгээд яг нэг урлаг хөтлөгдөж явсаар би айгүй сонин ш. Тэгээд урлагийн болохгүй гэж айгүй их боддог гэсэн аа гэл те. Тэгэл угаасаа цаанаас нэг өгдөлтөө байсан юм л хөт. Тэгээд яг бодсон 8 дугаар анги төгсөөл барилгын тав руу хөөгдөөл ээжигээ ойлуулаад миний мөн ээж чинь багш байсан.
Тэ энэ багш хүний хүүхэд ийм байхад та яаж хүний хүүхдэд хичээл заах юм бэ гэж ээж минь мэлмэртэл уйлал. Тэгэж аймаг ангидаа чи гошногоо гаргуулсан захиралтай зодолчихлоо шүү дээ. Цорон тэлэх хэрэг тийм үе байсан шүү. Тэггүүний бүх толгойдоо мэхгүүний бүх стом гэл. Тэгээ нөгөө шандаа уйлж газгүй юм гэдэг. Тэгвэл тэгж барилгын там авд тэгэл явж байгаа буцаа сургууль руугаа ороод нэг 10 чүүтэй хайтаа нэг юм төгссөн. Тэгэл тэндээсээ бас нэг сахилга гууж наан цаана гэдэг нэг аваа алгамаалга татснаа цаана болж байгаа. Тэгэл нэг сургуулийн ай бодоол. Тэгэл нөө соёл урлагийн сургуульд нэг шалгалт шүлэг өгөөл нэг тэнцс мэдэл тэгэл нэг хөдөө гадаа яваад буцаж ирээл нөгөө соёл урлагийн болохоо байгаал. Тэгэл кино урлагийн дэд сургуульд очиад найруулагч ангид ороод хоёр их жаргал их туяа гэдэг хоёр багшийн найруулга ангид ороод. Тэгэл тэнд хүмүүцсэн шүү дээ. Урлаг гоё юм байна гэдэг. Анх удаа энэ телевиз рүү 1998 онд анх удаа орж иж үзэл. Яг нөгөө амдаар нь харж байгаа юм чи нэвтрүүлэгчтэй чинь тий. Нөгөө гоё мэдээлэл та. Тэгэл за ер нь ийм бол. Тэгэл энэ телевиз одоо энэ уртлын болонд л хүн болоод хүн болсон. Залуу насны явахд туулах хэвээр нэг туулаад ааг бол гардгаараа гарч ин. Тэгэл яг энэ нөгөө нэг ирээл байх хэвээр газар л яг ирсэн байна шүү дээ. Гоё юм. Би нөгөө телевиз дээр дууцсан бүр гоё нөгөө подкаст дээр би энэ үндэсний телевиз дээр явдаг нь мэдгүй байхгүй юу. Хаяа харддаг. Аюу хөөрхөн гоё подкаст явдаг юм байна да. Тэгээд телевиз рүү орсон чи ихнээс ахвала сайн уу юу вэ? Ягаад ойр тарагдахгүй юм гэж. Нөгөө хоёр дахь гэр байгаа байхгүй тий. Тийм. Би энэ чинь хондог байсан юм чи. Маш их цагийн өнгөрөөсөн. Тийм. Өглөө нөгөө үүрээр 5 цагт үндэсний телевиз нөгөө өглөө хөтөлбөрт ажилладаг байсан. Туслах байсан. Туслах найруулагч тэгээд ирж нөгөө нэг монголчуудаа сэрэн төрийн дуулаар. Тэгээд орой нөгөө эфир өнө 12 дуусан хот эфир өнө төрийн дуулаа дуусгана. Нөгөө автаас нэг байх. Тэгээд энэ чинь дөрөв буузны эрэхтэй. Мандуу буузны. За. Энэ хойдлын цааны газраас авч идэг. Тэгээ нөгөө захиалах зэнээр хамтлаг байг болцоо нөгөө. Санахтай хүчтэй. Тий. Тэгвэл нөгөө эдтэйгээ хувааж идэж нөгөө мандуу муузаа. Энэний үзүүрдээ зогсож байгаа л хүн болсон доо. Сайхан байгаа хгүй. Өөрөө энэ нөгөө өгөөжтэй гоё нэрхтэй маш олон сайхан газар. Одоо Монголын арайд 90 гаруй жилийн түүхтэй бид тэр одоо ярилцаа сууж байгаа Хотынгэр арайд юм их 30 жилийн түүхтэй Монголын анхны FM одууд орох гэж энд алаан болдог байсан байгаа шүү. Одоо нөгөө нэг харанхурд саран туяа гэж ариуна гэж одоо яг Монголын анхны том одууд ч одоо нэстэ Хотынгэр радиогоос гаралтай кассетаар тий. Тэгж очилдог юу адаг байсан түүхтэй. Тэгээ энд бас ажиллаж байгаа дайс нь баярлалтай. Тэгээ ер нь бол яг үндсэндээ бол кино урлагийн дээд сургуульд ороод урлагийн зам эхлээл тэндээс захиалгах тэнэд анх үүсгээл тэгэл үндэсний телевизтэй холбогдоод кино үйжсэн мэт та хэд бүр өдөрдөгч гээд. Тийм хийлгүй яг 2002 онд энэ Монголын үндэсний радио телевиз кино штэ. Гоё кино өдөрдөгч чинь. Яг өглөө хөтөлбөр хийсэн. Өглөө хөтөлбөрийн найруулагч Талантай Инкватор. Тэгээ зургийн дараагаар нь одоо энэ Наранбаатар ах гэдэг продюсер Нарах гэдэг өглөө хөтөлбөрийн захирал байсан. Үндэсний телевизийн дараагч байсан. Тэгээ адилаа гэдэг айгүй олон хүн оролцсон. Манай өглөө хөтөлбөр дэжгээр оролцсон. 324 дугаар анги дайны зураг авалт хийгдсэн. Маш их их оронч үзлийг босгосон. Тэр үеэс залуучууд бас зэрэгт явах маш их дур сонирхолтой болсон. Өөрөө их мундаг урамтай болсон шүү дээ. Тийш дээ. Одоо тэр доор бистүүл зураг хөргөнд байдгийг. Үнэхээр хүч хөдөлмөр орж хийсэн үнэхээр гоё кино. Энийг нөгөө армийн нөгөө генералуудад анх үзүүлчихсэн. Энэ кино гэсэн чинь одоо хэн генералын одоо нэрийн сайн мартчихжээ. Босч ирээд өстой гоё кино болж байгаа миний хүүхдүүд. Тэгэхээр нэг асуулт байна миний хүүхдүүдээ гэдэгс. Бүгдээр ингэж энэ киног чи үзээд хүн зэрэгт явах уу гэж нөгөө боёо гэх зодоо ихтэй шүү. Зодоо ихтэй энийг их гаргая гэдэг. Тэгээд нөгөө бүх нөгөө зодуурын хэсэг мэсгийн те. Бас ярилцаад тий зөндөө аюу тийм зодуурын хэсэг тэдний насаа. Тэгээ яг зөв нэг анхны жоохон тийм real marking кино байхгүй. Тэрнээс ч хойш ийм байд юм аа. Зэрэгөө зүгээр л те ирчүүдийн заавал явах хэрэгтэй гэсэн юу шүү дээ. Монгол хүнд л заавал зэрэгт явах хэрэгтэй шүү дээ. Тий. Зэрэг амьдрал үзэх. Зэрэг гэснээс одоо хэдэн хоногийн өмнө хүүгээ мартуулсан мэт найз. Тэгсэн баг хүүгээсээ. За ямар бид төрж байна. Оо яг нэг гэр эзүүрчдэг юм байна санаа. Бас нэг тийм дүү нөгөө нэг ахыхаа усыг өмсгүүгээл ингэж мөнгө тэгэл яг мэдгджилээ. Байхад нэг төдийлөн анзаардаг. Анзаарахгүй шүү дээ. Байнга л яг нэг би нэг хүүг нэг загнаад байдгүй. Миний хүү нэг нөгөө айлын баг доороо нэг эмгтэй дүүтэй тэгээд томчууд нөгөө тустаагаараа явцсан болохоор нөгөө гэрийн ажил аягүй хийдэг хөөрхөн. Их нь моголдог байсан. Бүхэн моголдог байсан байгаа юм чи. Тэгээд одоо тэгээд бүх юмдөө өөрөө ингэж төжиг. Хэдэн он жагаас яваад хөөрх юм бэ?
гэдгээ онж байгаа зү. Чи одоо 2-3 хон жаглаад хүүгээ санаад байна уу? Хоёулаа энэ арга хэмжээнд дээр таарсан би яг чам мэдэрсэн байхгүй аав хүн хэцүү байдгийм байна да. Хөшнөнд одоо арга хэмжээнд ороод хүү мандын тачигдж яддаг гэсэн хоёр талд нэг кино шиг юм болж байна гэд. Хараад би чамаг бас дотроо л үнэлжсэн. Наав хүн уулын тэнд хүүгээ тухан дээр үнэлээ гаргахт байтал энд бас олонний төлөө ингээд нэг тусдыг үзүүлээд ингээд явж яддаг. Олон хүнийг бас нэг хор зуршилтай тий нөлөөллийн юм ингээд ингээд явж яддаг. Мундаг байна та гэдэг. Би бол одоо диско уйлцсан чи болцол явж байгаа. Гэхдээ яг зүгээр нэг цаанаас үүрэг юмшиг санагддаг л та тий. Нэг талаа бахархал шүү дээ. Тий. Бахархал жоохон энэ миний ажил гэж. Ажил тий. Яагаад гэх юм бол бас өөрөө нөгөө гашууныг мэдсэн байхгүй. Тий. Цолоож ажиллаж үтсэн ш. Чороо идэж үтсэн. Ямар хогийн юм бэ гэдэг тий. Энийний цаана юу ч байхгүй шүү. Энийний цаана юу ч байхгүй гэдгийг л хүнд хэлмээр байгаа байхгүй. Юу ч байхгүй. Юу ч байхгүй гэдэг одоо хүмүүс ухаарахгүй байна тий ойлгохгүй байна гадуур амар их байна тэгж байна харамсалт төрж байна имзэглэмээр штэ бас ингээл нэг нийгэм ингээл нэг тэр аяараа нэг жоох ингээл жоохон ганхаал жоох ингээл доошлоход ихээр аригч нь гараад ирдэг штэ тэгж анзаар гэж байна анзаардаг аригч нэгсээр аригчт нь ч гэжтэй тийм залуучууд ууж идэг залуучууд улам ихсэл гадуур модон зөнгөртөл амьдрал арай нэг гоё болоод ингээл нийгэм их гоё болоод ингээд нэг амраа моглон болоод их ингээд нөгөөдүүд маань байхгүй болоод тэгдэ яг тэр юу байхгүй болдог вэ гэхээр хайр амьдрал байхгүй дууссан гэдэг хөхгүй яг энэ нийгмийн зүрхний цохилчиг юм яг үнэ хайрын сайхан залуучуудын амьдрал дуусч идэг хайрын сайхан залуучууд байхгүй болж идэг энд л имзэглээд идэг ил гардгуу болохоос цаан зөндөөл өхөл нөлмс явчихдаг хөхгүй амар тий яг одоо нөгөө бензингүй байна л гэж бензин яадаг юм бэ байхгүй л байна үстэй тийм алхаал амьдрал явдаг алхаал амьдрал болно шүү дээ түгжрэл орилдол тий чи одоо бас нэг монголчууд байна нэг бас нэг бие биендээ хүлээж нэг сайхан баймаар шүү дээ тий яг фестерч сая гэл энэ өдөр өндөр яваад байгаа байхгүй бензин тасах сонирм биш арх тамхи тасардаг болоосаа гэдэг чинь энийг яг нөгөө бид нар ингээд төдийлөн нийгэмд ярихгүй л байгаа болохоос айл болгонд хамт олон дотор те ингээл сайн муутай хэрэглээний асуудал байгаад байгаа байхгүй. Яг зүгээр шууд тастаж болдгоо юм байл л дөгшөө. Хамаагүй тастаж болохгүй, хамаагүй юмны өндөр өртөгтэй болгож болохгүй. Тэгэх юм бол нөгөө хойромж гэдэг юм. Тэгээд бүр улмал байхгүй цэцгэлж байна. Улмал байхгүй болно. Тэгэхээр зүгээр энэний дээр хэр хэмжээнд нь яаж явдгийг те урд нь явдаг шигээр яваал одоо нийгэм нөлөөлөл нь жоох их баймаар байгаа байхгүй те. Өсвөр насны хүүхдүүд тий оюутнууд тэр ингээл янз янз ховж жаа гэж яхаа тий хүмүүс одоо тэрийгэ болцолтөө хөөгээд нэг хөвтөх ингээд гоёор хэлтэй нэг ядаж нөгөө хүн хилвч цааш чичвч гэдэг шиг тий ингээд баян ингээд нөгөө чи ингээд татаад ингээд хүн ойлгож л тааш нэрэл энэтэй болохгүй мэн дөө одоо болидөө ихнэр хүүхдээ бодъё нэг бол ихнэр нуудаг тий нөхөр хүүхдээ бодъё гэдэг ч юм ийм л юм иймэр яг хөө санагддгийг тэр нөгөө сачи юу бахаас нь сачи өрөхгүй юм да гэдэг шиг. Гэхдээ найз нь бол тодорхой хэмжээнд бол хэрэглээтэй байж байгаа бас өөрсдөө ингээд дүгнэлт хийгээд зогсолт хийгээд бас өөрсдийн бусдын амьдрал ахуйд амар нөлөөлөхгүй ч гэсэн энийг хил дуурж ахсан гэж чамаагаас ярьж явдгийг мэддэг болохоор бас баярлалтай. Тэгээ энэ үднэс өнөөдөр бас бэлгтэр урьж байгаа юм. Бид яг уу бас алдсан онсон тойроогүй ш дайраад гарсан учраас бас хойч ирээдүй маань новшин юмыг бас хүртэж зовлон битгий бас удаан туулаасаа гэсэн үднэс одоо биднээс ах ууийнхан ч байна, дүүийнхан ч байна тий. Зүгээр яг нэг юм ярихад хүмүүс тэгж бодлоо нэг ид чиг юм бодоод байгаа байхгүй тий. Өнөөдөр ууж маргааш уйлаад нөгөөд ингээд болоо шууд болж модлол ингэн гэж байдгүй маа. Сэтгэл санаа гэж байна тий. Хүмүүс оюун санаа гэж байна. Маш олон гэмтэлтэй болсон байгаа тархинда тий. Арилаар суусаар угаад ингээд сонин гажцсан тий. Зүгээр эрүүл хүн ч гэсэн одоо энэ нэг гажцсан байдаг байхгүй тий шүү дээ. Тэгэхээр энийг нэг бариад аваад энэ нэг юунаас болоод би гажаад байна. Өөрлөгөө нэг жоохон хараад баймаар байгаа тий. Тэгээд энэ нэг хэрэгтэйг нэг эвтэйхэн нэг болоод нэг ядаж нэг багасгаа тий. Нэг 7 нотод 7 удаг байсан бол нэг 3 угаач гэдэг юм уу тий. Нэг арай нэг тэгмээр байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээл нэг жоохон усуур нэг анхан гот буцаал нэг жоохон ууж идэг хүмүүс нэг сэтгэл санаагаар унаал. Энэ ч ард өвөр дагавар нэг новшин мэдэх байхгүй. Их эцэг бүтэн өртөө онч чадахгүй. Эхнэр хүнч тавтай ажиллаж нэг данс нөгөө нэг өхрийн 1000 өхөр гэдэг чинь. Нөгөө өөрөө өгч гэсэндээ хулгаад хичээл амдаа 50 явж чадахгүй. Аваасаа ч ээжээсээ нүрээ буруулаад худлаа хэлээл гүйчээдэг. Авгүй ээжгүйсэн ч гэсэн бүтэн юм шиг л дүрсгэл явж идэг шүү дээ. Найз өөр нь яг хэдийд яг тас хийтэл нэг болидоо нэг новшин зүйлээс холдё гэж юу шийдвэр гаргаж байна. Би ер нь 2000 онд
2000 онд нэг ахтар бэртсэн. Энэ имлэг твтээд сэхэнд байж хат. Тэсхэн дотор уучлаа. Тэ? Энэ аргсан юм. Сэхэнээс гараад архуугаад. Явсан кадитер гэж юм байж. Тэмдэг архуугаа авчихсан шүү дээ. Тэгээ нэг гэртээ орж ирээд нэг гэрээ нэг харсан юм аа. Гэдэг нэг бодоход. Аль биш ээ. Тэгэд хүнд нэг юм мэдрэгддэг юм хэл. Үгээд байгаа юм шиг. Тэ нэг л тийм орон зайг болоод хоос сурцсан тэ. Хоос ингээд. Тэнд яг ингээд гав ганцаараа л байгаад байгаа юм шиг. Хинч над руу харахаа болцсон. Хинч намайг тоохоо болцсон. Гээгдсэн. Тэгэл хүн за энэ юу нэг тийм өхлийн мэдрэмж орж ирж байна да тий. Тэгээд байжсэн уц дуурсан. Би хүн рүү уцаар ирсэн чаар бурхан болцсон гэдэг. Уржигдэрхэн сарсан бурхан болцсон. Тэгэл за дараагийнх нь бол би юм байна гэдэг юм л яг өөр дээр ирд юм л. За яг дараагууд бол би. Зогсоох уу? Эсвэл цаашаа ишг өгөх үү? Хоёрхан сонголт л үлдсэн. Яг дотор ингээд хоёр сонголт. Тэр ингээд хүмүүсийг харлаа, эхнэрээ харлаа, хүүхдүүдээ харлаа, ээжигээ харлаа. Нэг тойроод ээж мэдтгүү уулзаад явсан. Нэг тийм совинтой юм шиг юм яриа л те. Тэгэл батсан. За ер нь 80 гарсан ээжийнхээ өмнөр бол ороод яах вэ? Мөнэлх амтныг те ингээ хаяад хинч болно. Би одоо энэ амтны яг амьдралын те жоохон залгуулж өгч байгаа ёо газар гоё яваа. Тэгвэл арай болоогүй. Эхнэр гэсэн тэгээд тэнд би энэ үдэл нөгөө яг сахар гэдэг өвчтөй болцтой ингээд бүхэл юм тэгээд яг л нурдгал юм байл л те. Тэгээд тэндээс хавлаа за тэгэл төвчээр гэдэг юм. Төвчээр Сахлагбат гэдэг юм. Тэгсэн өөрөө айгуу гоё өгөгдөлтэй байх хэрэгтэй юм л. Дотроо нэх гоё тийм чамин өгтэй. Эзэн хичээвэл заяа чинь гэдэг үг яг дотроо бодчихсон байхгүй. Өөрөө хичээх хэрэгтэй. Заяа хичээж л дараа. Тэвч итэг хүлээ. Тэгвэл чи ялна. Тэгсэн хоёр хүүхэд. Үтс уцгааталсан барьж авчих гал. Шүлгөөжөөлт тий. Тэнд ингээд наригч ингэж байгаа хүмүүс харах ямар гоё гэж бодсон. Ингээд хамт бүжиж мүжил. Тэгээд ингээд ирүүлэр очоод ингээд согтмож бүжиж. Яг тэр нэг арх уужсэн кап шиг кап авч чадахгүй байхгүй тий. Нэг л юм дотоо. Тэрийг ягаад бүжгэлгээд л гоё юм аа. Гэхдээ би мэдчихэж байгаа шүү дээ. Юу юм бэ сан? Хөл л байгаа шүү дээ. Юу ч байхгүй шүү дээ. Хөл. Тэгээ заад ашиг дөөгээл. Тэгээ нөгөө Сахлагбат гэдэг юм айгүй хэрэгтэй юм байна. Хүнд. Зайлшгүй. Ялангуяа чиний орчин ч нэг урлаг соёлын ихтэй ямар ч өндөртэй. Би бол одоо боддог нэг карманда байн гарах кармаж явдаг хүн шүү байна. Бисаа чийл гэж боддог. Тий. Байн гарах. Тэгэл тэр чин тэр зүйлээс татгалцаад бас нэг сонголтыгээ цаашаа халахчих гадаг. Наа нөгөө нөхдүүд нэлээд баална шүү дээ. Зүгээр тэр багаалж маалгууд одоо өнгөрсөн. Яг гэхдээ нөгөө сэтгэл санаа нэг гоё өргөөд явж байхад тэгээд баалахаар бас ундаг юм байлаа л дээ. Тэрийг бас хүмүүс бодож байгаа. Хүмүүс яг тэр хүмүүс юу гам итгэв гэж байна. Гэхдээ нөгөө тэрийг даах тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тийм учраас ганцаараа биш байхгүй хүн. Тэ одоо ингээд дуудгүй чинь чамтааж юм ингээд сүлөө ингээд янз янзын тэ архины зуршилтэй архинаас холдуулах молдуулах янз янзын юмнууд байна шүү дээ. Сэтгэл судлаач тийм янз янзын хүмүүс тэдэртэй зөвлөн тэдэртэй ярина. Ганцаараа чадахгүй юм чинь тэдэртэй нэгдэн тийм клуб байвал клуб дээр нь очин ингээд энэ явж хийж болж байгаа байхгүй. Хамтын хүчээр. Өөрөө өөртөө зориг өгөө тэ. За би тэг архиуд яхад өчнөө 7 хоногор явдаг гэсэн бол 2 цаг өөртөө зарцуулъя. 2 цаг хүмүүс мэддэг. За би гайгүй би яах вэ ганц өдөр угаад муугаад үгүй шүү дээ. Тэр хүн цаана явцсан байдаг. Дуртай л байж өөрөө би тэр нь задран ш та. Сэт тавь. Яг тэр хүмүүсийн ярих хэлэх бол сонирм биш шүү дээ. Нөгөө үний хүнслийн амьдралаар амьдрах биш. Намайг ч татгалцаал явж хахад лам болцсон юм уу? Иесус болцсон юм уу? Чи ч одоо яасан ийсэн гэж зөндөл тавладаг байсан. Тэгээд одоо уугаад өхвөл миний тавилан зогсоод амьдрал бас миний тавилан гэд бас л найз нөөртөө тийм л үгтэй явдаг байлаа. За өчигдрийн явдал бол дурсамж шүү. Өнөөдөр боломж байгаа шүү. Энийний хажим хариуд нь бэлэг ирэх юм шүү. Хичээн шүү гэд
Ер нь бол яг жоохон үгээр баалж ирсэн наашин цааш нээжсэн жоохон дотны найзууд л юм байл нөө хэрэглээтэй. Зогсолт хийнгүүд харин эсрэгээрээ сайхан харилцаа хүндэтгэл сэргээд олон жилдээ холбоогүй харилцааг байсан найзууд хүүшээ найзаа гэдэг ингээд угаасаа хайртай хүмүүс эргэн тойронд байсан л юм бэл. Тэгэл энэ өөрөө худлаа гоншгоноод өчнөр намаа хаяа басна гачингүй байс хизээ юм болцсон ингээд өөрөө ингээд сэтгэл зүй ингээд багасцсан сэтгэхгүй дороогдсон л явсан юм бэл. Ер нь нэг донтолтын хэлбэрийн юм дурдсан мэдэхгүй байсан юм бэл. Тэг ер нь зүгээр яг найзууд бол их гоё хүлээж авсан намайг ерөөсөө гэж баалж маалаагүй. Өө болоо. Яг нэг орчин тойронд гэсэн найзууд маань аягүй гоё хүлээж аваа. Хүлээж идэх байгаа байхгүй юу найзууд. Болонд баярлаар ингээд буцаад ингээд тэгээ нэг л юмыг ойлгосон. Би өөрөөсөө болоод эдрийг ингээд зайлуулчаад тэгээд өөрөө аягүй араас нь гоншгоноод би гэж нэг амар том юм бодооч. Би бол хинч биш юм хумхын тоосохгүй. Тэр хойно хоцорчоод араас нь гоншгоноод гэх нэг их юм балаа өгөх нөгөө уйлаад хоцордог яг л тэр. Би одоо чамайг дөрөв нэг ярьцлагын дурддаг дэрийн 909 гээд барилга байшин гээд хахаар бодож ирсэн байхгүй гэсэн найз нь тэр фейсээр явж харчаад за манус юм босгоч орсон мөнгө авах ш. Тэгтээ нөгөө сайн найз зөвхөн хүрээлэл байна, дэмжлэг байдаг ингээд найз зөвхөн юм босгоод бариад маньх айгуул наанцаар юмд тусалцаад ингээд явж байгаа бол би хараад байсан. Тий. Би Grand Dream Construction гэдэг одоо барилгын компанид ажилладаг. Давхар урлагийнхаа хажуугаар. Хоёр одоо давхар морьтой явж штэ би чи. Амьдрал үргэлжлүүлсэн цаа. Тийм. Одоо гоё явахгүй нөө зогсолтгүй нөө юм бодох чөлөөгүй тийм юм бодох чөлөөгүй ингэж ажиллаж байгаа. Grand Dream Construction Dream 999 гээд хотгом төсөл явагдаж байгаа юм тий. Grand Dream Construction-ы дэд захирал Дол Жаргал гээд тий. Энэ залуу бол одоо намайг энэ компани руу орсон. Нөхөр намайг нэлээд одоо харсан ажигласан юм билээ манай найз. Багын найзтай бас. Тэгэж нэлээд багын найзууд байгаа. Одоо нэг талигаач гамбаа гэж байдаг бурхан болсон жүжигчин. Тий, эний чинь би нэг анхны багш ахгүй яа. Ингээд студентүүд заагаал ингээд энэ залуу бас надаар бас ингээд студентүүд залгуулаа. Энэ хоёр залуу хоёулаа соёлын сургуульд шалгалт өгж ороод тэгээ гамбаа тэнцээд манай энэ нөгөө жоох яг тэр үедээ өөр хэлж надад жоох мотор байгаагүй маа гэсэн. Өөрөө яг урлаг маш яртай урлагт одоо ингээд аягүй хөрөнгө оруулалт байдаг те одоо гамбагийн маань зүйлдээс одоо нэг мөрөөдлийн театр гэл те тэднийхэнтэй хүртэл ингээд хамтарч ажилладаг мөрөөдлийн театрынхантай. Тэгэл манай захиалгын нээдийнхэнтэй хүртэл ингээд хамтраад ажилладаг. Энэ залуу урлагт өөр аягүй хайртай. Нэг юм залуу би те. Энэ маань тэгээ намайг ингээд нилээ удаа ажилласан юм байлээ. Тэгж байгаа нэг өдөр санал тавиа те. Жир манад орцгоо те. Манад юу нэг маркетинг алба гэж байхгүй. Маркетинг хийж байгаа хүн байхгүй хатах. Миний зороод нэг гоё маркетингээ борлуулалтын хариуцаад ингээд явах. Тийм тэгээд одоо ажиллаад 2 жил болчлоо. Татнараа тийм хамт олонтойгоо гоё штэ манай хамт. Сайхан л баригдах гэж тэгчэн гээд нэг бичлэг яваадсан дараа босцсон бичлэг яваад байсан бүр дотгошоож орцсон хаалга сонхоо шийдсэн явах шиг. Манай ерөнхий захирал бол эмхтэн хүн байдаг штэ. Ямар юм бэ? Тийм метр шүүжүүл ягдах би харахаар. Дайчин юм байна те. Өстой дайчин. Барилгын залуу. Тийм айгүй тийм зөв бодлоготой айгүй тийм зөв яваад байгаа болохоор ингээд хажууд нь хүмүүс айгүй хнаалтж ирдэг те. Цаанаас нь юм бүтдэг. Өөр айгүй дайчин бүсгүй тэгээд бас л динжимийн зах дээрээс нэг бараа мараа зараа гэдэг юм яг нэг багажник гэсэн болохоор бүх юм нь тийм айгүй хүлээстэй зөв ханддаг байхгүй. Зөв хандлагатай. Нөгөө яг эцэгхийн юм дээр гараад ирсэн хүмүүс чинь дээгүүр ингээ илээ явдаг. Манай хүн бол нэлээд доогоор нь бүгднтэй ингээд ажилласан. Тэр манай гэдэг шиг. Зовлонгийн тулсан. Тийм бүгдийг ингээд хараад байж идэг, бүгдийг ажиллаж идэг те. Яг юм гоё темпэд нүд. Тэгээд тийм нэг метр шүүжүүлээ гэдэг нэг захиралтай тэгээд золоо гэдэг найз дэжхэл төгсөөгөөд нэг барилга хариуцсан бас нэг найз маань байгаа те. Бас л их мундаг. Тийм жоохон нөгөө манайхан болохоор ааш муутай гэдэг. Нэг ааш муутай байх хэрэгтэй. Тийм яг нөгөө тэр ааш муутай юм байж байхгүй бол ажил явахгүй. Тийм заадах юм бол мундаг явах. Яг нөгөө гаднаа тэгээд байгаа мөртлөө дотор нь бол цав цаг юм байхгүй. Цав би мэдх юм. Би нөгөө нэг байнга хажууд нь байж байгаа битүүч байнга инээлдэж тоглож идэг. Тэгээд би нэг мессенжераар нь хэлээд явж л гэдэг. Инээлдэл уурсан үедээ уурс тэгээд дугаа инээхээрээ инээгээд явдаг. Тийм сайхан хүмүүстэй. Тэгэхээр одоо өмнөх бампис одоогийн бампис хоёр бол асар өөрчлөгдсөн. Өдөр шөнөшиг болж байгаа шүү дээ. Ер нь залуу одоо алуун наснд яг ингээл энэ урлагийн ажил барилгаа зэрэгцээд орлоо гэхэд одоо хоёулаас 40 гарчлаа шүү дээ. Таны 25 та байсан бол тэр үеийн бамписта юу гэж хэлэх вэ? Гэхдээ ер нь би одоо юу гэж хэлэхгүй. Яа тийм үстэй. Тулсан үзэл явлаа. Тэгтээ дөрвөл ийм л юм үзчихсэн байлгүй. Энээс 7 дор явсан бол яах вэ? Бас өгцөн бол яах вэ? Байх үгүй юу.
Тийм л яа тий үзэх сайхан л шүү дээ. Тийм шүү дээ. Мөнгө муу сайн. Тэгэл одоо нэг орчлонгийн тоосыг хөдөлгөөд явж байгаа сайхан юм да гэдэг шиг. Тэгэхээр тухаантай байх гэх юм бэ. Тийм шүү дээ. Яг нөхгүй шүү дээ. Тэгтээ дөрөв Эйнштейн ч юм амар том өгөгдөлтөө тийм лаг болж төрөөгөөс шүү дээ. Тэгэл ард түмэнтэйгээ хамт тэгэл инээлдэл чадах юмаа хийгээл явжсэн дээр. Тэ адилхан шүү дээ би. Ингээ амар байдсан шүү дээ. Юу хамаагүй гоё. Сүүлд тэр цирк тэр тоглолт болсон. Рэпч. Тий. Ирсэн шүү дээ. Ирсэн шүү дээ. Тий, снэп уу. Тий. Тэрний чинь энэ дээр жинхэнэ гулгадаг байлаа шүү дээ. Тэгээд тоглолт үзээд би хураа дуу маань ураад тайзан дээр жаа гулсж байхаар энэ бас байн шиг хөдөлгөөн хүний нөгөө нь тий энэ сонирхол хүсэл зориг гэдэг бол нөр насанд бас баригдгүй байна гэл гулсаа тэр хөдөлгөөнд хийж яхад бас гарал бахарчлаа. Снэп Монголд ирэхэд тэр яг маркетинг жоохон бас нөгөө тоглолтын хугацаа урьдчилах хойшлохоос болоод тэгсэн. Тийм тэгсэн. Тэгээ үнэхээр гоё болсон. Надад үнэндээ гоё таалагдсан. Тэгээд жишээ ингээл харахаар чинь нөгөө Як өмссөн, Шанхай өмссөн, Араб алчуур зүүцэн кеп 8 талд кепгээ тавьсан явж байна. Ингээд харангууд нөгөө кенгуруутэй кепгээ буруу харуулсан хүүхэн тэр үеийн шилмэл зүүцсэн тэр ингээл яг нөгөө гоё яг тэр үеийн нөгөө яг гоё 90-ад оноор амьсгалсан тий. Яг нөгөө бидний үеийн залуучууд ирсэн. Ярамгийн 40 мянгатайхан бүгд ирсэн. Бүгд ирсэн ингээ ширээ авсан. Тэгээ нөгөө хүмүүс чинь ингээ над руу залгаад эхэлж нөө одоо яаж ингээ шинжилтэд авахцсан. Тэр нь жоохон тийм болсон. Тэрнээс бол яг зүгээр яг тэр үеийн снэп ирнэ гэдэг чинь айгүй гоё шүү дээ. Монгол залуучууд бидний үе яг л бидний хүсэл ингээ тий. Сая бас ингээ би ч одоо баахан харуудтай Анекс ирлээ шүү дээ. Анекс гэсэн яг тэгэл бид нар сонсч сүүлдээ бол рэпгээ сонсдгүй байсан. Тэгээд Анекс ирэл гоё өнөө. Гоё тэгээд гадаа гараад циркийн гадаа нөхдөөч гэсэн яг ингээд дошоор уулзаад тэр маань байна уу энэ маань байна уу тэр маань ийм байсан шүү. Манай хамтлаг тийм байсан гэд маш гоё яриа өрнөжсэн. Би тэгээд зөв газараа зөв цагтаа ирүүлж бурханд баярлаа гэд яг л будалж явсан баларж явсан үед. Ихтэй бас мандан бадарж явсан маш цаг үед урсамжуудыг сэргээсэн байхгүй. Тэгээ би бас чамайг ингээд тиймэрхүү гоё тоглолтуудыг ингээд хөтлөөд аваа явдаг нь бас энэ бидний 40 гарсан үе за хойноос өвж 20 30 настангуудын холболтыг хийгээд байна да мэн хүн гэж харддаг юм шин. Тийм нөгөө одоо нөгөө бид нар чинь нөгөө хойд өргөө нөлөөлж болохгүй байхгүй тийм. Өнгөрсөн өргөө гар буугаар буудвал та нар ирээдүйд чинь та нар их буугаар бууднаа гэдэг шиг тийм. Бид нар тэрийг авч явах хэрэгтэй. Бид нар яг нөгөө рэп хип хоп технаа гэж юу гэдэг тийм. Тэрийг залуучууд сонирх. Тэгэл энэний ч урсгалаар явбал рэптэй тэгэл рэп чинь хип хоп чинь трэп гэл ингээд одоо явж штэ ингээд тийм тэгэл ингээд дуусгал нь болоод ер нь өмсөж байгаа тэр хувцаас яг тэгж өмсөхийг боддог ингээд рэп тийм ер нь нэг яваад идэв штэ өөрт тийм нөгөө нэг заавал байдаг ядаж нөгөө ингээд алхалтны хүртэл ингээд байж болохоор тийм гэр орондоо ч бид нар тухайн чинь Backstreet Boys нана гэл одоо плакатуудыг цуглуулж бие биендээ күртэх нь хувцаар 8-aalч сольж наадаг тэмдэг мэмдэг одоо тийм тэгэл тухайн чинь Jackson-ы тэмцсэн Janet Jackson-ы тэмцсэн бас давхар явдаг. Яг хөө ингээд нэг харахад тийм танхай дууч юм шиг нэг юм хүнд гарууд юм шиг хэлбэр нь харагддаг байсан боловч тэр урлаг өөрөө тухайн залуучуудыг амар сайн хөгжүүлсэн. Бүгд нийтээр бүжиглээгүйч гэсэн ямар нэгэн байдлаар хамтлагт найцтай. Тэгээ тэр нь нөлөөлж идэг те нэг юм байсан шүү. Байсгээл огт бүжиглэхгүй ч гэсэн дөрвөн нэрийнхээ үсгийг холбоод нэг хөрхэн нэр өгсөн байрандаа ч юм уу ангидаа нэг айгүй нөгөө зүг хийх юмтай болгоодсон байхгүй бид эдээ чинь те яг нөгөө зарим нэг нь хулгайлалгаа хийхгүй тэгээ тэнд нэгтэй яг нэг өөрийн гэсэн зорилготой болсон. За энэ бүжгийг гаргаад ингийн гэх те тэндээ ингээд үдүү шүнгүү бүжлээ нэгэн зөрчүүл битийн зүрэлдөө ингэлдээ энэ чи юм байхгүй гэл гоё байсан. Тэр юу бол үнэхээр сайхан. Яг үнэ одоо ч би энэ сүүлд гарч ирж байгаа залуу хамтлагуудыг бас үнэлдэг. Бас ягаад гэвэл хөгжлийн шатанд яг л тэр чигээр явж байгаа. Харьцангуй бас нэг юм аваа илбэгтэй студ гээд бичлэг юм бас боломжтой үед иржээ. Бидний үед бол нэг зажлан кассетаа ээлж дамжуулдаг. Нэгнийхээ аяас нэг таслах нэг заа нэг 1000 магнитофон наадарын хятадтай нэг гэрэлтэй нэг 2 кассетны магнитофон бичлэг гарч ирж байсан шүү. Тэгэл яг бид нар ч бас арай хөгжиж ирж байсан үе. Гэтэ юм бол ер нь түүхэн замлаараа явж байгаа. Ер нь бол урлаг соёлд одоо нөгөө сахилгатныхаа найз нөхдөд хэр холбоотой та зорьсон төлөвлөсөн зүйл байна уу одоо урлагийн тал дээр? Холбоотой байлгүй яг холбоотой бид ч одоо бүгд холбоотой байгаа. Би сая нэг хэд хоногийн өмнө бас өвөөгийнхөө нутг руу явчихад Арангаан тариат Мөрөн баг руу. Мөрөн баг дээр очиж одоо манай яг өвөөгийн тал мөрөнд байдаг юм лээ цаашаа. Тэгээ сайхан байна. Сургуулийн тухайн нэг кинонд бас нэг багшийн дүр бүтээлч тийм нэг кино контент тоглолцоод ирлээ. Манай хамтлагийн манлаа маань продюсер болсон шүү дээ. Продюсер тэгээд цаатныг чинь кинонд нэг тоглолцоод хүрээдлээ. Тэгээ хажуугаар нэг урлагаа хийж болохгүй те. Бас нэг ууж идэж тэгээд нэг салхгууч явдаг байхдаа зурлагаа хаяагүй байхгүй шүү дээ. Тэгээд одоо ингээд анзаараад л нэг
ангиасаа нэг 10 хэдэн хүүхэд өгсөн чи одоо л ганцаараа л зүгнээд явж байгаа байхгүй тий. Яалт ч юм чиний сүнс байхгүй, амин сүнс байдаг байхгүй. Байдаг. Тэрийгэ бодоод ч юм уу тэгээд нэг юм ажил нь арай нэг хурдан хөтгч юм уу нэг тий. Яг шинээр танигдах байгаа хүүхдийг бодвол яг нөгөө нэг дээр нь тоос болцсон байсан тийм нэг хуучны л идэл байхгүй. Тоосыг арчицсан одоо тэгээд бас нэг өөр хэмжээнд тийм бас нэг хуучин нэг ууж идээд нэг явж ирсэн бодвол бас хүн амт сайн байна нөгөө жүжигч явж ит гэдэг болцсон тэгээд. Одоо хамгийн сүүлд ямар кинонд дүр бүтэв? За нэг багийн сургууль гэдэг кинонд нэг багшийн дүр бүтээлээ. Сая ярьдаг. Өөрөөр одоо энэ тэнд нээлттэй яаж байгаа сүүлийн кинод дотор дүр бүтэв. Тийм одоо маргааш нэг кино нээх гэж штэ хажуу өрөө гэдэг нэг аим шиг. Тэр нэг реклам яваад л штэ. Тийм бас маа нэгдүгээр бол энэ залуу дүүнер хийсэн кино. Тийм аим шиг юм шиг л штэ. Айхтар муухай юу яваад л штэ. Тийм хүмүүс нэг аим шиг кино гэхлээр би шууд аим шигтэй кино гэдээ оруулсан. Үнэхээр аим шигтэй хажуу өрөө тий. Бас зүгээр байхгүй бас нэг кино мэнүүд явж байхдаа бас нэг янз янзын тийм сүнс мүс янз янзын бас таарч байна тий. Хоол уснаа бас тэрэндээ итгэдэг өөрөө итгэдэг те бурхандаа залбирдаг итгэдэг ээжтэй тэрнтэй аяг адилхан сүнс байдгүй байдгаа л гэж хариулдаг. Тэгэхээр бас нэг энэ кинод дүр бүтээгээд одоо тийм маргааш нээлттэй их ч нү. Би дүр бүтээгээгүй зүгээр яг ойртын хийж байгаа кино гэхлээр тийм нэг киноны урилга ирсэн надад. Тэгээд харин тэрийг хэлж байгаа. Тэрнээс бол ойр кино гэх юм бол багийн сургууль гэдэг. За ярьдаг. Тий. За ер нь бол анзаарж яхад манай хүн чинь бас Facebook сошиал бас нэлээд хүчтэй байгаад тахшгүй би зүгээр анзаарч байна гэж байгаа. Тэгэхээр яг хуух нөгөө нэг чи нээлттэй очиж өөрийгөө ингэж илэрхийлээд хүмүүстэй ойрхон те холбоотой юм байхыг хичээд юм уу би зүгээр анзаард юм. Надад тэр нь ч орог чиний зан байдал чинь таалагддаг. Энэ дээр нь ямар бодолтой явдаг сошиал тал дээр. Яад гэдэг би бол нэг тийм хаалттай байхыг хүсдэггүй яг хаалттай байдаг хүмүүс нь байдаг л ах нээлттэй. Яг л адилхан амьдарч байгаа гэдгээ л харуулдаг. Тэ? Зүгээр зарим нэг ууж иддэг байсан тэ? Нэг жоохон бас хаяа нэг балах гэдэг нөхдөөч хараасаа гэж боддог. Яагаад гэх юм бол ингээ эвтэйхэн амьдарч байгаа шүү дээ нэг ууж иддэггүй хүмүүс. Амиавал явж шээ. Тэ ингээ амиаваад ингээ болдгийм байх шүү гэ тэ? Тэгээд би нэг аюултай байдаг байхгүй. Зарим найзууд маань ингээл хэсэг ингээл пэсээр аягүй итгэвтэй байж байгаа. Тэгэл пэс нь ингээл хэсэг байхгүй болчихдог. Тэгэл ганц нэг пост орж ирээд ингээл аймад байгаа байна. Тэгэл овоо байж байгаа байхгүй болчихсон. Тэгээд нэг яг та нэг эмнэлгийн гашуудлал шууд яваад. Эйгүй юм сонсогдтыг. Тэр аягүй аюултай байхгүй. Тэгэхээр бити тэгээсээ тэгэл сошиалд бол байвал байгаа ийм хийж байгаа, тийм хийж байгаа. Ингээд нэг баг манай хүмүүд ямар хоол хийснийг хүртэл манай ажил мэдчихэд шүү дээ. Яг энэ чинь амьдал одоо чи тэр ярьцлахад дунд дуртаад байгаа бусдаа бас нэг хоёр найз госчгааг байгаа шүү гэдгийг бас нэг харуулчих гад. Та нар бас нийлээд найзлаа яваач ингээд ганцаараа шийдэж чаддгүй манай хамтаараа шийддэг юм хамтдаа ингээд найзлаад ирүүл сарвал уртуудаа амьдрий гэсэн санаал яваад байгаа шүү дээ. Цаана болол. Тийм цаана нөгөө. Одоо өнөөдөр найзансан чамайг нэвтрүүлэгтээ урьдаг нь яг өөрчлөлтийг өнөөдрөөс эхлэхэд ч гэсэн маргааш одоо энэ цаг мөчид боломж байдаг юм аа. Энэ санааг бас хуваалцах юмсан гэдэг би одоо голтууных харигдaltaй нэг дампуурлаа бид нар ярих гэдэг юм шүү дээ. Бас нэг ганц хоёр залуучууд, ганц хоёр найзууд маань гэсэн ирээд хамт ирүүл сарвал олон зүйл амьдрья гэсэн санааг л өгөх гээд байгаа юм. Тийм ерөн зүгээр мань мичгийн мэдэр тэнэг хүмүүс яг барьж авч те халуун байсан маань гараа түлжиж мэдгэл юм байна л да. Яг үнэ. Тэрнээс бол жоохон сэрэг ухаантай, жоохон сэргэлэнтэй бас нэг 10 жилдээ бас нэг гайд дажгүй гуантны хэлж байгаа ярьж байгаа юмыг сонсоод тэргээ тархиндаа шингээгээд авчдаг хүн бол тэрэнд хизэж хүрдэггүй байхгүй. Жиргэвчтэй хүрдэг байхгүй шүү дээ. Бид мэдхгүй хоёр гараа ингээд. Тийм болохоор нэг тэрийг мэддэг болохоор хаана миний дуу чимээг орно тэр үедээ би дуугаа олно. Тэрнээс үл ярьж л хүмүүс яг уу ярьж л үү. Энэ нэг байлэр юм одоо ингээл ууж ицэн янз янзах юм ингээд баян ярьж мэж явах юм. Тэр ямар хамаатай би нэг ууж ицэн нэг яриад байдгүй шүү дээ. Болчооч л гэж ярьдаг тийм үү. Хамаагүй тэдний тэгж юу гэж хүлээж авна уу те. Хүн өөрийнхөө л хүлээж ав. Тэр хүн сайхан болж сайхнаар л хүлээж авна. Муухагаар болж муухай л хүлээж Тэр авна. хүнээ л бодлоо. Тийм тэгэхээр нөгөө бас бүх хүмүүс гэсэн те бас ядаж нэг 50% гэсэн монголчуудын 50% тархин дотроо нэг жоохон сайхан юм бодоод байж л та те. Болохгүй бүтггүй зөндөө л байж те. Тэгвэл яах вэ тэр гадуур болохгүй бүтггүй юм бол яаж хүүхдээ хараад нэг ажралтай байна. Варнт шүү. Хүүхдээ хараад те. Ядаж нэг пэстер муухай юм уншихаа болчихлоо гүйлгээд гой дуу сонслоо. Тий. Баян гой дуу сонслоо. Дуу аялж явдаг. Ууг бол мянган шалтгаан шүү дээ. Тий шүү. Гадаа бензингөө гэрт галгүй байна гэж госоолгосон шүү дээ. Тэгэхээр зэрэг яг чиний илтгэл зүрхэнтэй өөрөө бүх юма дүүргэж
саваад үргээд хүсэл бодлоо ингээд сайн даатгаал залбирал явж ивэл аяндаа заяа төвшиж цаанасаа. Тэгээ найзхаа одоо бас эрхлэн явуулж байгаа шинэ хамт олон барилгын салбарт нас өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Бас барилгын байр, урлагийн байр дээр давхар байх нь шүү дээ. Тийм шүү дээ. Надад урлагийн байр, барилгын байр давхар орж ирээд байдаг тийм. Гой би бол яг нөгөө нэг өөрөө бас боддгол байсан нэг ууж явахдаа бас барилга айгүй их явсан тийм. Урлаг руу орохоос ирчээд нөгөө царай зүсмэс 8 болчихж яахав тэгэл хідэн дүүнэргээ дагуул тийм хідэн дүүнэргээ дагуулаад гал дотор засал масал гэл ингээл яг тэрний жижиг шэжиг бас үлдсэн юм шиг үлээ хөөрхий зүйл тийм. Яг тэр үеийн чинь мөнгийг бол яг талын гэртөөгөр талын угаал дуусгадаг байсан байхгүй. Одоо бол бас нэг зах тухаас нь мэддэг болоод ирэхэд тэгээд яг би бол зүгээр нэг хумсны нэг жижиг хамгийн наадлын толионы чинэл юм мэддэг. Барилга бол яг л одоо кино шиг шүү дээ. Тийм шүү дээ. Дотроо инженер гэж байна, найруулагч гэж байна. Бүх юм ингээд яг л кинотой адилхан шүү дээ. Тийм процесс нь боддог байхгүй яг л кинотой адилхан байд юм байна да. Би бас тэгж боддгийг. Тэр хашааны хаалгаар ороод жүжигч ерөөсөө яг дүр бүгд хуурж байгаа байхгүй. Туслаа ийн, сангаа ийн, цахилгааны ийн гэл. Тэгэхээр найзхаа яг энэ баг хамт олонд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Яг ингээд өөртөө өөрчлөлт гаргаж байгаа эр хүний ард бас мундаг эмгтэй хүн байт юм аа. Би Вампирсах их нэртэй яг нүүр тул танилж байгаа ч гэсэн бас ингээд урлаг бүүжих сонирхолтой ийм мундаг дайчин ээж байдгийг мэднэ. Их нэртэй ментор гээрээ танаа барилгын салбарын хамт олон, за урлагийн салбарын хамт олонд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Миний найз эрүүл мэндээ сайн бодож байгаараа эхнээс нь одоо эр зэрэг ингээд аль хаагаад эхэлж जैन. Удахгүй тэгэл өвөө эмээгээр хэдүүлээ дуудуулна. Олон жилийг бас хамтдаа эрүүл саруулаар бас туулъя. Олон залуустаас хэдүүлээ зүгээр үлгэрлэе гэж найз нь өсөж байна. Тэгээд Вампис манаа үзэх сонсогчдод хандаж бас хэлэх үг юу байна. За баярлалаа. Энэ подкастыг ер нь сонсдог. Хөдөөгээд наанцсан гэж сонсоод найзыг бас аюу гоё юм хэлүүлсэн юм байна гэж боддог. Ингээ энийгээ байнга үргэлжлүүл цааш нь яваарай. За ингээд ярьж исэн чинь цалин жоохон яваа тийм үү гэдэг шиг яах юм бэ гэж нэг те бид нар зурагцсан зураг байдаг. Тийм байгаа зурагцсан зургаараа л тийм. Нэг саятай байсан чаашаа саягүй 10 саятай чаашаа. Тийм болохоор энэ подкаст яваад бол те бас үзэгчд маань сонсоод эндээс бас нэг ухаарлах манаваа те яг дарамтлаад гэдэг чинь сайхнаа хүлээж авах нь аваарай гэж хэлээ. Тэгээд Grand Dream Construction-ы Dream 999 гэдэг хотхон маань. Одоо би яг нэгдүгээр ороод энэ ташны хөгтлөхөөр нэгдүгээр хойдын дэнжээр 16 давхар сүндэрлүүлж байгаа юм. Тийм. Тэмцээнд энд 999 гэх тий. Нэг лаг томоотой гоё юу хэрэгжсэн. Би байрлах гоё ингээ харж ирсэн. Тэр юм. Үнэхээр гоё. Одоо ингээ яг өөрийнхөө тэгээд хамт гараараа ингээ барилдаад дотн ороод ингээ ямар гоё ингээ сэтгэл ямар гоё гэдэг юм ингээ тэрийг хараад. Тийм одны өрийг голын зам дуусаад гараад ирэхэд студиос өөдөөс арцсан. Би дугаар сүртэй гэж хардаг байхгүй. Тэр гараад үнэхээр багтдаг, баярлдаг. Тэгээд яг өөрийнхөө тоглосон юм киног ч юм уу жүжиг ингээд дэлгэцээр ахаар бас гоё өгдөг. Энд дээр нэг жоох ингэчгүй дээ гэдэг юм те. Ингээд явж идэг бас хоёр хосмоор ах ингээд хоёулангийн хөтлөл явж байна. Тэгээд баярлалаа. Найзгаа урьж орцуулсанд найз ингээд яг цайныхаа цагаар бижигнэл хүрээд ирлээ. Тэгээд Хөгтөнгөр радио 30 жилийн түүхтэй. Мундаг радио энэ ингээ цааш нь залгуулад ийм гоё подкаст хийж байгаа та бүхэндээ баярлалаа. Радиогийнхаа хамт олонд тий Монголын үндэсний телевизийн хамт олонд ч гэсэн одоо хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөдөө. За найстаас эрүүл их хүсье. Хүрэлцэн ирсээ бол маш их баярлалаа. За баярлалаа найз. За амжилт.